Та алганд орох шаардлагагүй гэдэг. Яг тэр өгүүлбэрийг хэлсэн. Яа. За амгалан дөрөв байцгаана уу. Эдгэрлийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд болов боллоо. За манай энэ удаагийн дугаарын зочноор манай Жимсээ ихч маань оролцож байна. За өнөөдрийн дугаарын зочин маань онцлогтой зочин байгаа. Манай эдгэрлийн өргөө маань байгуулагдаад Каван дангаахын дасгалжууд хөтөлбөр гэж ингээд явагдсан. 2 сарын хугацаанд энэ хөтөлбөрт хамрагдаад бас маш сайхан гайхамшигтай үр дүн гаргасан ийм одоо ихч маань ингээд өнөөдөр оролцож байна. За тэгээд та маань үзэгчтэй өөрийгөө танилцуулна уу. За намайг Жимсээ гэдэг. Одоо би болохоор энэ эдгэрлийн хичээлд 25 оны 7 сараас эхэл суусан. За тэгээд өмнө болохоор 22 оны 12 сард болохоор цусны цагаан ясын хор тавдар гэдэг оншоор онцлогдсон. За тэгээд нөгөө оншинтоо итгэхгүй одоо би чинь ингээл эрүүл хоол моол яадаг, йог могд явдаг, яхаараа би ингэчдэг ингээл Турк ороод нөгөө оншоод баталгаажуулах гал. Тэгээд Турк очоод 1 сард яг хэдэн онд анх яасан гинэ? 22 оны 12 сард онцлогдсон. За одоос орох 3 жил юм шүү дээ. Тэгээд итгэдэггүй ерөөсө би яхаараа ингэдэг ингээл тэгээд Туркд очисон яг л батлагдсан л даа биш. Тий. Тэгээд тэрнээс хойш ер нь 1 сараас хойш ер нь эмэнд ороод. Тий. Тэгээ эхлээд нэг 3 хоног л би нэг жоохон гэж яасан. Хайрхинд орсон. Тэгээл ер нь за одоо нэгэнт ирс тусцсан үуч юм чинь гээл. Одоо энийг л эдгэн тэгэл явсан. Зүйтэй. Тий. Таны гол онш тэгэхээр юу гэсэн үг вэ? Гол онш одоо цусны цагаан ясын хор тавдар гэсэн. За тийм онштой байсан гэсэн үг. Тэр онштой байсан эхлээд тий. За тэгээ та маань эдгэрлийн дасгалжуулалт жаргай багшийн хөтөлбөртөө анх яаж олж мэдсэн бэ? Ямар замналаар их сонин дулаар хүмүүсийг учирдаг штэ. Тэгээ ер нь бол хараал яваад байгаа штэ. За. Хараал яваад байгаа нэг хэлж өгөхгүй л. Тэгээд нэг навган бэлэг эмчийн нэг юуг нэг сонирхож нэг Бээжингээс замаараа нэг орчоод гэтээ суугаагүй тэгээд яваад гисэн. Тэгээд дараа нь жаргай багшийн хичээлийг хараал ийсэн. YouTube энэ дээр яваал идэг штэ. Тэгээ харж байгаа л 7 сард орсон да. Тэгээ 7 сард орсон гэдэг нь та онлайн ангид орсон. Онлайн ангид орсон гэсэн үг. Зүйтэй. Тэгээ онлайн ангид ороод ер нь их таалагдаад нөгөө яг үндсэн нөгөө юу н зарчмын юм айгүй гоё таалагдалахгүй. Зүгээр нэг өвчин идэх биш тэрний хайж ухаар айгүй их юм идгээд юм байна гэл. Яг юм идгээд юм байна. Нэг юм гээл энэ юу вэ? Тэгээ ер нь гол нь би тэгж бодсон л да энэ хүн ер нь энэ амьдрал ингээд л өвчин гэхээр өвчнөө идгээчээл ингээд яваад ах биш. Яг тэр чинь юунаас үүссэн гэдгийг жаргай багш тайлбарлаж ялна шүү дээ. Тэгээ юунаас үүссэн гэсэн чинь хүн чинь ерөөс өөрөө үүсгэсэн байт юм шүү дээ. Тий. Ямар ч гадны нөлөө нь бүр юу чимэгч юм байдгүй юм байна. Тэгэл хүн болохоор гадагшаа ингээл гомдлоод гадагшаа тэгчлээ гэжлээгээд. Тэгээ би ер нь аюу шүүмжлэгч байсан. Шүүмжлэгч. Тэгэл ер нь л тэр хүнд ер нь байдаг тэр юм замгууд ер нь байсан бил. Тэгээ тэрийг ингэж багаагаар багасгаад. Тэгээ ер нь яг мэдээж тэр чинь хүний бүр социализмын үе суудсан тэр зам юм чинь тэгэл ер нь байгуулжлаа. Тэгээд одоо бол ер нь бол аюу тийм ахиц гарсан гэж бодож байна. За 7 сард та маань онлайн хичээлд яваад онлайн эдэн гэдэг 3-ын 4 өгсөн. 7 сар 8 сар 9 сард гэх тийм ээ. За зөв. Тэгээ миний санаж байгаа та танхимын ангид сурж ирсэн шүү дээ. Чи хэдэн сараас ирсэн бэ? Тэгээ танхимын ангид чинь одоо энийг нэгдэл. Тэгвэл 9 сарын 6-наас. Тийм 9 сарын 6-аас сурсан. За тэгээ танхимын ангид яваад за нөгөө тэгээд нөгөө 8 сард биний шинжилгээ хариу хүлээжсэн. За. Нөгөө цусны хар тавдар. За одоо энэ ч одоо юу болсон бэ гээ. Тэгээд 8 сарын энэ чи хэдэн хариу гарлаа? 20 хэдэн хариу гарсан. Тэгээд хариугаа үзтэл нөгөө цусны хор тавдар идэгцсэн байсан. За тэгвэл та чинь онлайнд явж байхад л идэгэр авч ирсэн. Тий, ер нь тэгээ би одоо ер нь ингээд энэ тэндээс уншиж мэдж хахад ер нь бол хүн ингээд сэтгэл зүгээр ингээд хүчнээ идэхэд бол цаг хугацаа бол их богино байд юм лээ. Тий. Бүр анх ойлгохдоо бол би ингээд 6 сар жил мэл болж ижил одоо энэ идэх юм байх гэх нөгөө эмлэг шиг бодож энэ нуудаг шиг. Тэгээд дэсэн чи эн чи ерөөсө тэгээ нөгөө эдгэрлийн баярыг үтсэн юм би. Тийм 4 сар 3 сард болсон. 10 сар ингээд 24 оны 12 сард би онцлогдоод 25 оны 2 сард идэгцэн гэдэг харин хүү хинчээс аягүй урд явчихсан юм шиг. Тэгээ миний сэтгэл зүйч гэсэн тэр нь бэлтгэгдсэн ба. За би ер нь идэх юм бэ. Сарын хугацаанд идэх юм бэ. 10 хоногийн хугацаанд бараг идэх юм бэ гэдэг. Яг зөв. Тэгээд би 8 сард ерөөсөө эдгэрэл авцсан байсан нөгөө цусны цагаан ясын хор тавдар дууссан. За тэгээд хичээлдээ яваад байжсэн чинь нөгөө ер нь астмтай байсан би чинь нөгөө. За. Тэгээд бараг 10 жил астмтай байсан шүү. Тэгээд нөгөө тэр нэг татдаг матдаг юм татаад. Тэгээд нөгөө астмаа л гэж одоо танилцаад яваадсан баг. За. Тэгээд бас л нөгөө их мэдгчийн югаараа нөгөө судлаал ингэсэн чинь
За астмаар санаадаг хүн биш үү? Сөөргөөгөөр санаалгад юм биш үү гэдэг юм олж уншаад. Тэгээд ходоодоо үүжчихэд дуран тулахгүй. За. Тэгсэн чинь тэнд одоо нөгөө манай эмчээрэндээ би нөгөө оншоо яаж энэ хөтөлбөр маань ямар онцгойтой вэ гэхээр тухайн хүн маань энэ хөтөлбөрт орж ирэхдээ шинжилгээний хувьд одоо шинжлэх ухаанаараа ямар онцтой байсан юм бэ? Хөтөлбөрт хамрагдах энэ хугацаанд дүүрээд ямар үр дүн гарсан бэ гэдгийг манай эдгэрлийн өргөн дээр эрүүл мэндийн зөвлөхмаа долгормаа эмч маань ажиллаж байгаа. Тэгээд долгормаа эмчнүүд бол одоо эмчилгээ бол хийхгүй зөвхөн одоо тухайн хүнийхээ шинжилгээний одоо оншин дээр дүгнэлт гаргах хэлбэрээр ингэж ажиллаж байгаа. Тэгээд долгормаа эмчийн хувьд маань энэ хүн дээр ямар онштой орж ирж исэн. Тэгээд одоо гарсан оншныхын үр дүн нь ямар байгаа талаар та маань мэргэжлийн хүний хувьд ингэж ярьж өгөөч. За би эдгэрлийн өргөө байгуулагдахад 10 сарын одоо 22-наас эхлээд энэ квант хангаалтын оролцогчдын шинжилгээний үр дүнг одоо хүлээн аваад энэ хүний өвчний түүхэр нь юу юм бэ гэд ингээд бүртгэж авсан. За жимсээ одоо энэ 9 сарын 29-ний улаан хоолойн дуран дээр болохоор зэрэг ингээд ходоод улаан хоолой дуран энэ хүний тийм ээ. Энд юу байсан гэхээр зэрэг тэр баретс за улаан хоолойны баретийн одоо эмгэг гэх юм уу? За. Хавдрын урьдчил өвчин. За тэгээд юуны өрцний эвэрхий 2 дугаар зэрэг. За архаг ходоодны өрөвсөл тэр нь тэгээд бас юу вэ гэхээр сөргөөтэй. Тэгээд сөргөө нь болохоор наашаага тэр одоо 12 хуруу гидснээс цус хайдаг. Тэгээд тэндээ архаг өрөвсөл өгөөд хатангэршил үүсгээд дээрэс нь лимфоликулярны гиперолази гэж байгаа юм. Тэгээд тэр нь одоо юу гэж хэлэх вэ гэхээр тийм өрөвслийн одоо товруутай ч гэх юм уу да монголоор орчуулбал тийм. Иймэрхүү өөрчлөлттэй хүн 12 хуруу гэсэн дээч өрөвсөлтэй ийм хүн ирсэн. За тэгээд дээрэс нь астмтай мелоликоз гэж архаг мелоликоз уу цагаан эсийн одоо мелоидны игнэний одоо хавдар гэсэн үг л дээ. Тэгээ өндөр хавдар байж байгаа тэр нь 8 сард энэ шинжилгээгээр одоо эдгэрсэн гэсэн тийм нойлсон гэсэн тийм онлайнд явж байгаа та эдгсэн ийм үзүүлэлттэй ийм шинжилгээнүүд надад өгсөн байгаамаа. За тэгээд одоо цагаан эсийн тоочсон цусны нормд одоо ороод ирсэн. Тэр чинь одоо өөрөөх нь хэлж байгаа 60,000 байсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь 8-аас 10,000 хүртэл тэгэхээр 4-өөс 8,000 одоо хамгийн дээд нь 8 юм уу 10 байдаг. Тухайн лабораторийн онцлогоор одоо хэвэндээ ороод ирчихсэн. За дээрэс нь энэ астм өвчин эдгээд одоо симбикорт гээд цацлах сорж явсан бол одоо тэрийг хэрэглэхгүй болчихсон байгаа. За улаан хоолойны дурангийн шинжилгээгээр за энэ бол сая 12 сарын 18-нд төгсөн. Их маргад гэж цэрэн тогтох гэж эмчтэр дурандуулаад за улаан хоолой дээр бол одоо нөгөө барити улаан хоолой нь бол байхгүй итгэсэн байна. За баг зэргийн сөргөө майл буюу одоо баг зэрэг. Тий. За тэгээ нөгөө улаан хоолой ходоод хоёрын хоорондох тэр нөгөө дутагдал нөгөө юу нь бол баг зэрэг гэж байгаа байхгүй юу? Тий. Нөгөө нэг эвэрхий илт орж ирээл ингээл харагдаад байдаг нь гайг болсон гэсэн үг. За дээрэс нь ходоодны нөгөө айхтар өрсөлдөж чинь зүгээр л өнгөцгөн тийм өөрчлөлт байна л гэж. За нөгөө атрофи буюу хатангэршил байхгүй байна. Лимфоликулярны гиперплази энэ алга болсон байна. Тийм ээ. За гих мэт тэгээ нөгөө 12 хуруу гэсэн чи хэвэн гэж байгаа байхгүй юу? Нөгөө бүлбит байсан шүү дээ тэнд. Тэ тэр мэр ингээд ийм өөрчлөлтүүд гарсан ийм сайхан үр дүн шинжилгээнд нь би баг өмнөөс нь баярлалаа байж байна. Тэгээд одоо үнэхээр баяр хүргэе. Дээрээс нь тэгээ энэ хүний сэтгэл зүй гэдэг бол маш өндөр. Ер нь бол одоо жаргаа өгш хэлдгээр сэтгэл идэхэд би идэгдэг. Шалтгаанаа олчингуу тэр доороо өөрчлөлтөнд ордог гэдгийг энэ квант хангаалтаар энэ хүн ингээд ямар тач гэсэн шинжилгээ ухааны хувьд тийм үү энэ одоо шинжилгээний онцлогоо шинжилгээгээрээ эрүүл гэдгээл одоо харуулж байна л да. За зүйтэй. Тэгээ болохоор энэгээр би нөгөө юу яасан гэсэн. Одоо оны эмч 2 дугаар эмчийн оны эмчтэр үзүүлээд тэгээд 14-нд үзүүлсэн байхгүй би нөгөө цаг авцсан. Хэдэн сарын? Сая энэ 14. 12 сар. Тэгээ 12 сарын 14-нд үзүүлэхэд
За юу яана та хаалганд орно ойлгож байгаа үстэй гэд эмхийг авах болно шүү дээ. За. Тэгээ би за тэгээ цаг нь хизээ. Тэр нөгөө өмнөх шинжилгээгээр л ярьж байгаа шүү дээ. Тэгээ Оны тийм ээ. за. Тэгээд юунд орно? Та 1 сарын 9 цаг байна. 6-нд байна. За 9-ний авчаа гэв. Тэр баахан ийм нөгөө антибиотик 21 хоногийн хоолны дээгмийг бичиж өгөөд. Тэгээд за та маргааш эхлэе шүү гэдэг. Тэр 15-аас эхлэж байгаа байхгүй. Тэр гэрийнхаа унд үгүй би 15-нд эхлэхгүй. Би 18-нд нөгөө зураг авах гэдэг ш хариугаа. Би 18-нд би юутай шинэ зураг авна. Тэрийгэ бариад тэгээд эхлэе гэд. Тэр чинь ер нь би цаагаараа ер нь би идэгцэн дээ. Авахгүй дайл гэж бодоод байсан. За. Тэгээд би нэг юм хүсэлтий одоо юу гэдгийг нэг тим дэвтэр хөтэлдэг байхгүй юу? Ер нь 18 оноос хөтэлдэг. Тэн дээрээ бас бичсэн байгаа тий. За одоо ингээд намайг цэрэн тогт хэмжлэг угаасаа би үзүүлнэ гэд. Оны эмч манай эмчилгээр үзүүлэх үргүй би тэнцээ маргад эмчилгээр дээр үзүүлж байгаа гэд хэлсэн. Тэгээд цэрэн тогт хэмжлэр үзүүлнэ гэд. Тэгээд би бүр яг тэр дэвтэр дээр хийжсэн мэс. За цэрэн тогт хэмжээг 18-нд би яг шинжилгээ өгөөд гараад ирээд өрөөнд нь ороход цэрэн тогт хэмж миний бичгийг бариад за жимсээ мөн үү за та хаалганд орох шаардлагагүй гэдэг өгүүлбэр хэлнэ гэсэн байхгүй юу? Тэгээ бичсэн. Тэгээ бичсэн. Төсөөлцсөн. Тэгээд яг цэрэн тогт хэмж намайг яг дурандаж үзээл нөгөө баахан хүний дурангийн хариу тавьчаад тэгээ би бас нэг удаа хүлээсээ тэр чинь би 9:30 цагтаа мөртлөө нөгөө яарад угаасаа би эдгэрсэн гэдгээ нөгөө бидрээд байсан байхгүй юу? Тэгээ би ерөөсөө 8 цагт очсон байсан. Тэгээ баахан хүлээ сууж агаад тэгээ цэрэн тогт хэмж цаашаа ороод ургацсан авахгүй орцсон удах юм байна гэд. Тэгээ 10 гээд би чинь хариугаа олгол манай охин ээж яасаа хариунд гарсан ээжсэн гэл тэгэхээр би за миний охин сандрах хэрэггүй ээж гэн хариу угаасаа би зүгээр цаасан дээр авах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол цэрэн тогт хэмж надад тэгж хэлнэ гэх тэр өгүүлбэр хэлээдсэн байхгүй. Тэгээд яг цэрэн тогт хэмж дээр орсон цэрэн тогт хэмж урдаас яг миний энэ шинжилгээ бариад за жимсээ таны энэ юу байна шинжилгээ байна та хаалганд орох шаардлагагүй гэдэг. Яг тэр өгүүлбэрийг хэлсэн. Тэгээ би яг энэ өгүүлбэрийг хэлсэн гэдэг. Баяр хүргэе. Тэгээд бас дахиад нөгөө оны эмчтэр очино гэж бас нөгөө одоо оны эмчтэр очино шүү дээ. Би шинжилгээний хариугаа нэгд өдөр болгоо оны эмчтэр хяналтанд явж байгаад нөгөө эмчилгээ яаж өгж байгааг үзэж байгаа. Тэгээ хаалганд оруулах юм лээ. Тэгээд нэгд биш үлээ. Нэгд өдрийн өглөө би очиж байгаа юм. Тэгээ оны эмчтэр орсон чи оны эмч ингээ миний бишгийг харж ингээ сууж байгаад эн чи юу лээ та уг нөгөө эмчилгээнд орсон байх хэрэгтэй гэсэн. Үгүй харин би нөгөө шинжилгээний хариу хүлээгээд ирсэн. Гэт тэгээ би нөгөө шинжилгээний хариу манай хүлээхгүй чи ороод өстө одоо яана чи тэгээд шинжилгээнд орох хаалганд орохгүй бол одоо юу гэж хэлнэ гэд. Тэгэхээр би юу гэж хэлэх вэ хахад энэ чинь одоо бид нар ингээд тайлбар тавихгүй зүгээр л шинжилгээний хэвшиг урд нь тавьж штэ гэд. Тэгээ ингээд урд нь тавьсан чинь хий эмч оны эмч ингэж харж ирсэн аа. Та хаалганд орохгүй гэж тэгсэн. За тэгээд би яг тэгж байгаа үстэй гэл нөгөө тэгсэн чинь за та гэд тэгэхээр би нэг хавдар байна гэдээсэн тэрний яас юм бол гэсэн чинь одоо бол хавдар ярихгүй ямар сайн. Тулаан хоолойны. Тэгээд яг зураг нөгөө тайлбарлаад энд ингээд ийм таны тавгар байсан энэ юм байхгүй болсон байна. Таны энэ ингээд айгүй бол юм ингээд байхгүй болсон байна. Гэхдээ яг та яг энэ сөөргөө чинь жоохон байна. Сөөргөн дээр ингээд жоохон ийм уу шүү. Тэгсэн. Тэгээд нэг тийм зөвлөгөөгд тэгээ хаалганд орохгүй гэсэн. За ямар сайн. За одоо тэгвэл та маань ингээд 7 сард онлайн хичээлд ороод тэгсэн тийм 8 сар гэхэд үндсэндээ цагаан ясныхаа илгээсэн. Тэгэнгүүтээ дараагийн шат бол зөндөө юм гарч ирсэн байж та улаан хоолойныхаас мөргөө нэгэ юм гарч ирсэн. Та маань танхимаа ингээд орж ирж ирсэн би бас тэрийг ингээд санаад байгаа юм л та. Гадагшаа нэг явах гэж байгаа нэг зүйл ярьж ирсэн. Тэгээд танхимаа ингээд сууж эхлэх гэж байна гэдсэн. Тэр чи ягаад тэгээ рүү хадагшаа явах гээд байжсэн чинь энэ 9 сард нөгөө энэ онш гараад ирэхгүй. Тэгээд явах болсон. Болоо тий. За яаж нь ерөөсөө энийгээ гэд. Тэгээд та одоо тэгээ яах юм бэ? Жимжиг үзүүлээч чи гэд. Тэгээ би 9 сард энэ нөгөө зураг харцсан байсан юм чинь. За яаж нь ямар ч хэлсэн юу яа. Тэр өгсөн юм угаатах юм. Тэгээд сая нөгөө оны эмчгүй та яасан бilé? Та эмчилгээ хийлгсэн билүү гэсэн чинь би үгүй гэдгсэн. Та тэгвэл яалаа хоолны тэглэмээ сайн сахилуу гэхээр би нөгөө хоолны тэглэм эхлээд нэг сүрхий ингээл гурвалжин будаа идээл нөгөө энэ 9 сарын эдэнд шууд ихээр сүйд болсон нөгөө юм уу шүлмэл уугаал тэгжсэн чинь нөгөө квантын ангид ороод манай багш нар гэхгүй байсан. Ер нь хүн ингээд сэтгэл санаагаараа өөрийгөө өвчлүүлсэн байдаг. Сэтгэл санаагаар өвчлүүлсэн өвчин чинь ямар нэгэн ямар нэгэн тийм зүйлс нэг нөлөөлөд байхгүй. Тэгэхээр та хоол жишээ нь идэхдээ та бол одоо айж идэж байгаас яана энийг идчихвэл одоо миний нөгөө сөөргөө ихсчих болов яах вэ гэд. Тэгэхээр ерөөсөө тийм шаардлага байхгүй гэд. Тэгэхээр би ерөөсө тэр хоолны тэглэмийг нэг хайхтар яхаа болцсон. Гэр бүлийнхэнтэй хүүхд мөхтэй бол ирэхгүй шүү. Тэгээд хэвийн хоол идэх гэсэн. За. Тэгээд тэгсэн чинь сая
юунд ороход бол зүгээр болчихсон байхгүй тий. За одоо хэдүүлээ каванд ангаахан дасгалжуулах гэж яриад байна. За тэр маань юу болоо гэдэг хүмүүс гайхаж байгаа бах. Одоо юу нөгөө онлайн ингэж ягаад нэг танхимын анги орсоо дахиад нэг юм яриад унлаа гэсэн нэг юм одоо мэдгүй улсад явж байгаа толгой ирж байгаа юм болж байгаа. За тэгэхээр манайх 10 сарын 27-ноос ахуулаад каванд ангаахан дасгалжуулах хөтөлбөр гээд одоо анхны хэлэлтээ аваад энэ өргөн дээр маань 10 сайхан багш дасгалжуулагч нар ажиллаад тэгээд 2 яриараа баг болоод тус бүр одоо нэг баг 10 орчим хүн авахад та маань тэн дээр хин 2 багштай тэгээд орвоо. Ямар хувь зайгаар тэр хоёртойгоо гинт учирчваа. Тэгээд энэ каванд ангаахан дасгал хөтөлбөрийг одоо жоохон тайлбарлах юм бол бид нар онлайн ангидаа сурж болдог. Үүжижээлээ үзэж болдог. Дараа нь танхимд одоо нөгөө ЭДН дээр 3 сурж үздэг болвол дараагийн шатнд буюу энэ бүгдөө ингэ хавсаргасан. Дээр нь нэмээд нэг хүн дээр 2 багш зэрэг ажилладаг энэ VIP хөтөлбөр бид нар хөгжүүлж яваад байгаа. Энийгээ каванд ангаахан дасгал хөтөлбөр гэж байгаа. Тэгэхээр тэр хөтөлбөрт маань та анхны хэлсэгчдийн нэг болж ингэж орж ирээд үнэхээр энэ сайхан гайхамшигт үр дүнүүд гаргасан байна. Ямар хувь тоглолтоор тэр дунд орчоо. Тэр чинь нэлээд хаттай хүмүүс орсон шүү дээ. За би нөгөө яг тэрийг сонсоод өдөрлөг болсон шүү дээ. За тий. Тэгээд энэ заалан дээрээ суугаад тэгээ нөгөө угаасаа бол аюух нөгөө тэр 4-р шатмаа тэгээд аюу олон хавдар хотод хүмүүс сонгогдсон байсан шүү дээ. Тэгээ би чинь горцсгээ сууж байгаа хгүй наа норж ирээ за хайлаа ингэж орох юм бол гэд. Тэгээ нөгөө цагаасын та ямар онцтой би уг цагаасын хавдартай гэдгсэн чинь цусны юм төрлийн нэг байхгүйсэн шүү дээ. Тэгээд би уг нь би бас нэг ходоод биш тэр каванд тийш дээ. Би ходоод нэг тэгсэн байгаа гэдгсэн чинь нөгөө наран цэцэрлэг багш тэр чинь нөгөө бас улаан холоо юм уу байсан байл шүү өөрөө. Тэгээд за та манай ангид орж ирэх юм байна. Тэгтээ ер нь хүнээ гүйцсэн. Тэгээд одоо нэг хүн рүү уцтаах хийгээд. Тэгээд нөгөө хүн ирэхээ болоод. Тэгээд за та наашаа үрээд. Тэгээд чи баярлаа тэгээд. Цаанаас юм учиртай шүү. Учиртай тий. Тэр өдөр ч би ирдэг тий. Бас нэг хүн амтан гүйцсэн ч гэж яриад ах шиг гэсэн. Тэгтээ юуч очиодох хийгээд. Тийм. Тэгээд каванд ангаалтаа орсон. Тэр нь за каванд ангаалтын хөтөлбөрт ороод тэр сонин сайхнасаа ярьж байгаа хүмүүст яадаг ч юм бол та нэг каванд маванд гэдэг үгтийг сүртэл юм гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд тэр нэг яад тийм та зөв ингээ хамрагдсан хүний хувьд нэг энэ үгээр онцлогоо яг ингэдэг юм аа гэдэг. Би одоо нэг хинэггүй ч юм уу нэг яг ингээд эхлээд тэр цагаасын хавдар дэлцсэн юм чинь гээл баг нэг бардцсан ч юм уу тэгээ бодсон. За энэ бол хавдрын өмнө гэж штэ. Арай хавдар болчихгүй юм биш штэ. Тэгэхээр бол энийг бол яачих юм бэ нөө. Тэгээ гол надад аюух таалагдсан юм чинь нөгөө юу адгаа ш нөгөө хүн нөгөө одоо муу зуршил муу зангаасаа салах гэдэг байгаа штэ. Яг зүйтэй. Тэр л юусаа таалагдаад. Би бүр намжлын агшийн нар зуршил надад баг энэ өвчин гэхээсээ юун таалагдаад их энэ ингээд гоё ингээд би одоо ингээд яаш зан арамшин одоо энэ амьдралынхаа турш явцсан байж тээ. Тэгээ энэгээрээ би үүсгэсэн юм байна шүү дээ. Гомдож ураа, шүүмжилж ураа ингээд янз 9 бусын ааш арамшин гаргаад өөрийгөө өвчтүүлсэн юм байна шүү дээ. Тэгэхээр би энийг ингээд эдгэхээр одоо би өөрөө ингээд шинэ хүн болох юм байна шүү дээ. Тэгж ойлгож болох уу гэсэн тийм шүү дээ. Тэгээд ерөөсө тэр кавант юун дээр ч ерөөсө хүн тэр байсан тэр арамшиг хизээний суудсан тий тэр бүгдийг хүн гаргаж хэлдэг юм билээ шүү дээ. Яг зөв. Бүх юмаа гаргаж тэрийг л ерөөс нууж болохгүй юм билээ шүү Яг. дээ. Эхэндээ бас тэгсэн тэр чинь. Тий нөгөө уучраа олохгүй. Эхний ганц хоёр дээр бол тэгсэн. Нөгөө багш нарын гаж байгаа тандаал те за яадаг нөхдүүд юм бол доо гэдэг. гэдэг. Кавант сайн ойлгохгүй юм чинь. Тэгээ сүүлдээ ер нь бодсаа эн чинь би чинь өвдөөд ингэсэн миний сэтгэл зүг засгаад бүр далдаас нь ингэ засах гээд байгаа юм биш үү? Доор тэр сууд тэр далд ухамсарын тэр бүр гүнд нь байгаа юм гэж хууч гарах гээд байгаа юм биш. Тэгэхээр би хэлэхгүй бол яаж тэр хүмүүс чи ямар яхин тий өөрсдөө тонгоох юм биш. Тэгээд тэр бүгдийгээ би бүгдийг ингэж гаргаж өгөө. Тэгээд ер нь тэр гаргаж яаснараа л тэр өвчин ингэж ялааршдаг юм шиг. Тэнгууд тэр өвчин бүр багасаад миний тэр ааш араншин ч ер нь ингээд тэгээ баг хүн уурлаж яхасаа бүр ингээд яад юм бэлээ. Хямд юм бэлээ. Нөгөө хажуудаа нэг юм хүн намайг ингээд яагаад байгаа юм шиг хөөе жимсээ. Хөөе ууралчгүй чи яах гэдэг хүн шүүмжлэх гээд яг шүүмжлэлээ штэ гэл ингээд идэм бэлээ. Тэгээд гэр бүлийн юу цаашлаад хүүхэд нөхөд айгуу тийм амар тайван болох юм бэлээ штэ. Гэр бүл амар тайван болох юм бэлээ. За цаашлах юм бол тэгээ бүр ингээд цаашлаад бүс гоё юм сонсогдсон надад. Удмын заслагддаг шиг энд явагдах юм бэлээ штэ. Оо тэр аюу ой таалагдсан. Би засагдаад тэгэнгүүт би засагдсан юм чинь үр хүүхдээ засна. Тий. За зүйтэй. За ингээд одоо маш сайхан үр дүн гаргасан танд их одоо баяр хүргэе. Одоо энэ хөтөлбөр маань бол үнэхээр анхаахан бол бид нэр яах вэ? Шинж тэмдэг буюу өвчнөд л одоо ингээд эмчилдэг, өвчнөдөө төвлөрч буюу өвчнийг эмчилж чаддаг. Гэтэл бидний энэ зүйлүүд өвчнөд болгох харилцахгүй байгаа. Тийм ээ.
тэр өвчин үүссэн сэтгэл зүйн шалтгаан дээр нь та хэллээ шүү дээ. Би зарим нуух гад байсан гэх тэр нууцсан байгаа тэр таны тэр сөрөг сэтгэлийн төлөв байдал, таны тэр өвчин үүссэн үндэс модоор ярих юм бол үндсийг та багш нарын чиглүүлэхтэйгээр тэрийг илэрч гаргаж ирүүлээд тэрийг хувирган засуулаад ингээд ирэхдээ тааны сэтгэл засагдах дээр дараа нь яадаг вэ? Өвчин засарч байгаа нэг ийм л үйл явц одоо байна. Жаргаа багшийн маань хөтөлбөрийн одоо гол онцлог энэ байгаа. Манай дасгалж багш нарын гол чадварны дасгалжуул чиглүүлэхтэй байгаа. Харин энэ хөтөлбөрт ороод хин нэгэн эдгэрч чадах юм бол тэр эдгэрч чадсан хүний эдгээсэн хүн нь та өөрөө гэдэг тийм ээ. Тэгэхээр өөрөө өөрийгөө эдгэж чадсан жимсэгч танд үнэхээр их баяр хүргье гэж хэлье. Тэгээд та маань үзэгчтэй хандаад одоо хэлэх үгүй байвал бас их зөв үгүй байл хэлье. Ер нь тэгэл энэ амьдралд хүн ингээл ерөөсөө амар амгалан л тайван байх л хамгийн чухал юм байлээ шүү дээ. Тэгээ хүн эрүүл мэндгүй болоод ирэнгүүт ер нь хүнд юу ч хэрэггүй болт юм лээ шүү дээ. Бүр юу ч байсан. Алт байна уу тэр эд түрэнг петрол юм. Тэгэхээр ерөөсөө хүмүүс минь амар амгалан тий дүүрэн жаргалтай байгаарэ гэж өрөөё. За таны хоёр багш чинь Жавзан Дулам биш намжлмаа байна. Хоёр багштай гүнээ талархал илэрхийлье. Ерөөс өдөр болгон баярлаа гэж өглөө орноос осоод хоёр багштай баярлаа гэж залбираад талархаад байгаа шүү тий. За. Манай жимсэгийн энд би тэмдэглэж л дээ. Хоолой сөнгөцсөн байна гинэ. Цээж нь шуугсан. Чагнцсан юм шиг байна би бас. Чагнсан. Тий, амьсгал нь ингээд дахмал хэржигнүүртэй гаралтын саад энэ төр сонссон гинэ. Би бас нөгөө эмч хүнийхээ үед энэ хүнийг бас ингээд дүнсэн юм байна л да тухайн үед. Тий. Одоо бол дууны сөнгө мөг юм алга байна. Тийм ээ. Маш сайхан зээл хоолойтой болчихсон байна. Тий. Хинт чарагдж जैन тэгээ шинжилгээний үр дүнгээрч нотолж जैन тэгээ үнэхээр гайхамшиг энэ хүн өөрөө бүтээж чадлаа л да. Баяр хүргэе. За тэгээ таныхын цаашдын одоо сайхан эрүүл болсон юм чинь цаашдын амьдралд нь улам сайхан гэрэл гээгээтэй энээс олсон энэ эрдэм мэдлэг таны дотоод сэтгэлийн гэрэл гээгээ энэ төвлөхийгээр түгэн дэлгэх болтох бай гэж хэлсэн. Эдгээр өргөөнийхэндээ гүнээ талархаж баярлаа гэдгээ дахин хэлье. Энэ өргөөг би олж ирсэндээ маш их баяртай. Тэгээ юугасаа энэ өргөө рүү явах айгүй дуртай. Тэ. Ерөөсөө наашаа яваад гараад ирээл би бүр ингээд гарч ирээл талархъя гэж нөгөө тий. Намайг энд учруулж өгсөн талархъя гэл тий. За баярлалаа танд. За баярлалаа.